Хүний бие дархлаа гэдэг нь та ямар нэгэн өвчин эмгэггүйгээр байна гэсэн. Өөрөөр хэлбэл одоо хамгийн их дэгдээд байгаа COVID-19 вирус таны биед ороод ирлээ гэхэд энэ өвчнийг өөрийн биеиндээ үүсэхгүй байна гэсэн үг. Бусад төрлийн өвчин эмгэгийн үед энэс сэргийлээд эрүүл хамгийн эрч хүчтэйгээр ажиллаж амьдарч байгаа бол энэ таны биеийн дархлаа хамгийн сайн байна гэсэн үг байна. Бага насны хүүхдүүд бол одоо өвдөхгүйгээр өсвөл төвжилт хамгийн сайн явагдахыг л дархлаа хамгийн сайн байна гэж хэлнэ. За дархлаа муудсныг илтгэх шинжүүд байдаг. Эмнэлгийн практикт бол бид нэр тодорхой хэмжээний шинжилгээнүүдийг үнэлж явна. Энгийн үед бид нэр өөрийнхөө дархлааг яаж мэдэх вэ гэхээр дархлааг муудсныг илтгэх, дархлаа буурж байгааг илтгэх хэд хэдэн шинжүүд байдаг. Энд хамгийн нэгдүгürt ядрах байдаг. Та бүтэн өдрийн турш ажиллахад аливаа ачааллыг даадаг байсан бол дархлаа муудахаар ачааллыг даахгүй амархан ядраад байх шинжүүд байдаг. Хоёрдугаарт нь аливаа өвчин амархан хүндэрнэ. Хэрвээ та ханиад хүрсэн бол маш амархан хатгаа болох, аливаа шархаваад цусагдсан бол энэ амархан идэлэх. За өрөвсөлт өвчнүүд маш амархан хүндрэх бол энэ таны дархлаа нэлээх муудаад байгааг анхааруулж байгаа гэсэн үг. Яг энэ үед нь та өөрийнхөө эрүүл мэндийг маш сайн анхаарч дархлаагаа дэмжих хэрэгтэй. За дархлаа дэмжих хэд хэдэн зүйлс байдаг. Энэ дээр би яг багцлаад 3 зүйлсийг эрхэмлэн захихыг хүсэж байна. За энэний нэгдүгээрх нь бол таны нойр маш хангалттай байх ёстой. Та өнөөдөр наснаасаа шалтгаалаад 6-аас 12 цагийн турш унтчихсан байх ёстой. За хоёрдугаарт нь та стрессгүй буюу стрессээс өөрийгөө чөлөөлж байх хэрэгтэй. За стрессгүй байхын нэг арга нь бол юу гэхээр дасгал хөдөлгөөнийг хамгийн сайн хийх байдаг. 7 хоногт 2-оос 3 удаа хамгийн багадаа 30 минут буюу түүнээс дээш хугацаанд дасгал хөдөлгөөн хийх нь бол стрессээс хамгийн сайн хамгаалагч байдаг. За 3 дугаар буюу хүний дархлааг дэмжих, дархлаа хамгийн сайн байх. Ялангуяа таны өнөөдрийн байгаа эрүүл мэнд танаас бараг 80% хамаарах зүйл бол хооллолт байдаг. Хүн болгон өөртөө тохирсон зохистой хооллолтоор хооллох хэрэгтэй байдаг. За хоолтыг үндсэн хоолтын үед яаж ингэхээр бид нэр хоолтын үед нүүрс ус, уурга, өөх тос гэх 3 зүйлийг дээрэс нь амин дэм болон эрдэс бодисуудыг бид нэр авах хэрэгтэй байдаг. За энэ дээр нүүрс усыг хамгийн их төлхөө буюу бид нар өдөрт зарцуулах хилчлэгийнхаа 60%-ийг нүүрс уснаас авдаг. Нүүрс усыг энгийнээр хэлэх юм бол бидний үр тарианы бүтээгдэхүүн байдаг. Үр тариа буюу гурил, будаа гэсэн үг тийм. За энэ дээр миний хувьд өнөөдөр яг нүүрс ус буюу үр тарианы бүтээгдэхүүнээр хэрэглэдэг нь Slava брендийн будаануудыг би хамгийн их хэрэглэдэг. Эдгээр будаа бол эслэг маш их өндөртөө, хүний биед ашигтай, амин дэм, эрдэс бодис эслэгийн хамгийн хангалттай байдаг учраас эднэрийг хэрэглэдэг гэсэн. За хоёрдугаарт нь яг үр тариан дээр би Lapsha брэнд байна. Lapsha брэнд бол 8 төрөл байгаа. Тодорхой баяжуулалтуудтай байгаа. За энэ баяжуулсан бүтээгдэхүүнүүд бол таны эрүүл мэнд өнөөдөр дархлааг дэмжих хамгийн гол бүтээгдэхүүнүүд байгаа. За уургийг бид нэр махнаас авна. Махнаас авахдаа Талын Монгол брендийг би танд тодтогч хэлье. За энэ брэнд бол бэлэн хоолны сетүүд байгаа. За энэ сет бол дотроо ялангуяа өнөөдөр COVID-19 вирусын эмчилгээний нэг бүтцэн бүрэлдэхүүнд орсон хунчир гэх зүйлийг агуулсан байгаа. Энэ хунчир бол дархлааг дэмжих хамгийн сайн өргөслийн эсрэг үйлчилгээтэй маш сайн ургамал байгаа. Та өнөөдөр зүрх судасны өвчтөө жингийн илүүдэлтэй юм уу, цусны өөх тос ихтэй ах юм бол уургийн төрлийг ялангуяа Slava брендийн дахианы махаар сонгож хэрэглэж болно. За энэ бол юу вэ гэхээр өөх тосны хэмжээ багтаа танд өөх амин дэм болон эрдэс бодис уургийн агуулмж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд байгаа.